За, нийт уяачтай энэ өдрийн мэндийг хүргье. За, миний хувьд бол энэ тод магна гэдэг энэ барагшуунтай бэлтгэлийг хэрэглээд бас нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Тэ энийг хэрэглэснээс хойш бас мордонд маань бас төрөө талаас үр ашгаа өгөж бас мэдрэгдэж байна. Тэгээ энэ маань бас өөртөө 40 гаруй эрдэс агуулдаг. Тэр утгаараа тэгээд мордонд одоо хоол боловсруулах хэрэгтэн тийм ээ хөлс тэгээд одоо хөлний шөрмөс үлдэх бас юмнуудын тэр хадагдж байгаа эрдэс бүгдийг бүгдийг нөхдөг. Тийм л да. Тэгээд одоо бас нөгөө янз янзын битмийн уургийн агуулмж өндөртэй төмөртэй битмийн өмнөдгийг бодох юм бол бас илүү дэл тийм гаж нөлөө үзүүлэхгүй ихтлээ гэж бас бөөр элэг дотор эрэхтэнд гаж нөлөө үзүүлэхгүй бас даваа талтай байгаамаа. Тэгээд уралдаан одоо энэ сунгаан давхил хөлсний юугаар болохоор эрдэсээ их алдаж чинь юу яадаг шүү дээ. Шингэний дутагдалт их ордог. Тэрийг бол зос өтгөх гэдэг бол асуудал бол гарахгүй болчихж байгаамаа. За тэгээд энэ бага насны адуун тийм ээ. Одоо ясн одоо багаас одоо бага адууны ч одоо хүүхдийч гэхэд ярихад бас нөгөө ясн бүтцээгөө нөгөө мөгөөсөрөө шахав байгаа гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг бас одоо бага адуунд бол бас ясыг юу бэхжүүлэхийн төлөө хэрэглэх юм бол маш сайн болоо гэж энэ бас бодож байгаа. За тэгээд энэ бас бүтээгдэхүүн бас их надад их таалагдж байгаа. Тэгээ нөгөө манайхны мордч одоо давхил сунгаа хийсний ар дээр мордныхоо хөлийг амраах гэж одоо янз янзын хэрэгэлдэг тийм ээ. Тэгээ энэ бол бас хингийн одоо бас барагшуунтай ясны бэртэл мордны хөлний хавдар элдв бас энд бол хэрэглэгдэх хингийн амархан усан дэвтээгээд мордны хөлийг боож байгаарай манай өвч.